За 9 сарын 1 боллоо. Ерөөсөө бидний баяр боллоо. За Эрдмийн их баярын өдөр эхэлж байна да. Ээж ихс нар явж байна. Зайран ахын өргөөнд орох гээд. Энд зоосон таваад сүүмгөөд доод тавьчих. Ингээд хатаг эдэнийхээ чигтээ болын далай цагаан зүгээрээ тахил болгон өргөж байна. Хөлтөөс холтгоо нөгөө энэ дээр өгөө. За нэг цаахан ингээд өгчээ. Хүндээ үдээстэй ачид өгшийн халтан өргөөгд модлон орж ирсэн. Шүү чарлаа. Нэг гогоорээ хүлэн авч. Энэ гарч байгаа маа. Нүү гэж. За өнөөдөр чи одоо сайхан Монгол орны өмнө өнцөг улам бүрт 9 сарын 1-ний Эрдмийн их баярын өдөр тохиож болж байгаа. Энэ сайхан баярт мөчтгийн өвөг дээдсийнхээ ач туршийнхаа өргөө сайхан гэрт нь орж ирлээ. Тэгээд энд одоо би бас баяртай бас аз жаргалтай байна. Сэтгэл санаа сайхан байна. За 9 сарын 1-ний нэртээр үеэс хүүхд болгон хүн болгон хүлээж идэг байж үлээ. Тэгээд хамгийн баяртай сайхан өдөр болно гэж хөдөөнөөс бид нар чинь зүгээр яаран сандрал нэг жиг бидний үед нэг жигдтийн цэнхэр хэмжээтэй давхар цэнхэр хэмжээтэй ногоон төрлөг өмсөн эрэгтэйчүүд нь болохоор когтайлан бэн төрлөختөө тэгээд зарим нь 5 ошуу хатцсан даун цүнхтэй би ахыхаа тийм юу ширэн цүнхтэй иржсэн санаанд орж шүү. Тэгээд энэ өнөөдөр одоо хэдэн дэвтэртэй ирэх вэ? Эрдмийн алтан босхыг алхаж орж байгаа бүх одоо ихтэй сургууль бага анги цэцэрлэг одоо юу л байдгийг боловсрол мэдлэгээ дээшлүүлэх гэж байгаа эрдэм сурах гэж байгаа бүх юу ард түмний үр хүүхдүүдэд түмэн олондоо залуучууд хүүхдүүдэд Эрдмийн баярын өдрийг энэ сайхан өргөөнөөс одоо дахин хүргэж юу сурлагын өндөр амжилт гаргахыг хүсэж байна. Эрдэм сурна гэдэг чинь эх орноо ирээдүйд авч явах хүний нөөц оюун ухааны одоо бэлтгэл нөөц бэлтгэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас одоо хичээл номдоо орж байгаа сургууль соёл одоо их сургууль бүх одоо юу л байд энэ улсууд бас энэ залуучууд хүүхдүүдийн оюун ухааныг ирээдүйд сайхан Монгол орно авч явахын тулд Монгол улсаа дэлхийд нэрийг гаргахын тулд зөв тийм сэтгхүүтэй боловсралтай мэдлэгтэй ийм залуучууд хүүхдүүдийг бэлтгэж гаргахын төлөө одоо шандаж ажиллана байгаа л гэж ажиллах байхаа л гэж одоо бодож байна. Сарын 1 бол ерөөсөө бидний баяр гэдэг тэр чинь хүлээдэг л байлаа шүү дээ. Одоо бидний үе чинь дандаа хөдөөний амьдрал байдаг. Төвд чинь байгаа ганц нэгэн дарга зэрэг хүнээр төвтөр хэдэн айлын хөвгт төгөөс. Тэгэхээр сайхан тэнүү агаартай явж байгаа төвд ихээр одоо учиргүй баасан итгэл байсан шүү дээ. Тэгээ яаж сургууль дээр хөөхөр нэг хараар одоо мөртөө өвлийн тэмээ унан зуун мороо унан сундлаад нэг тааван зүг. Одоо миний өвдөд тааван зүг үүдэг цаг байсан шүү. Ингээ тавчаад ношуулдаад юу гэж чинь. Тэгээ тэр үндэ нэг хоёр дэвтэр нэг балын харандаа болоо. Сургууль дээр нэг ном дамжуулаад цагаан тусгайсан юм ганц нэг уран. Та номстой энэ тэнд мааж ирсэн. Тэр ном дамжуулж үздэг. За ганц нэг ном дарга зэргийн хүүхдүүд олсон байдаг. Тэр нь бол ном өгөхгүй шүү дээ. Бараг нэ жирнэлнийхээ савыг ингэж дарчаад руугаараа мөн пенсилийн шилэнд хийчихээд энэ хорой харандаа зуурч зорж ус руу хийчихээ жирнэл юм. Тэгээ тэрнийг өгөхгүй нэгэндээ өгөхгүй энэ хуруугаараа дарч. Өөрөө дүрж энэ хуруугаараа дарч. Ихэн дээрээс. Тэгээ зарим тэгээ гармаар жирнэл уруул жирнэл. Тэгээ зарим одоо жаахан зэрдэг нь ингээ хороороо үзгээр атгачаар авахаар дүүрээ. Тэгдэггүй яа гоор хүүцгний хошуус үлдээ ирсэн ш. Ирээсээ хошуунуудыг жоох юм мод содонд энэ үзэгнийхээ шиг хайчих ш. Хулгай авчих ш. Хүүхдүүд чинь. Тэгэхээр модонд ингээд нэг үзэгний хошуу ингээд ороочих ш. Ямар үзэг вэ? Тав хошуу мошуу тийм нөгөө гахаа хошуу. Тийм. Харамттай түрээ байхгүй. Ингэж тэгээд өвдгөн дөрөө нөгөө дэвтрээ тавьчихад нөгөө бадын харандагаар ингэж зураад гест хичээлээ. Гест орно.
Монгол ирдэгчээр хийдэг юм. Тэгэхгүй яа тийм. Байр маар аа. Юу байр маар чи сүүлдээ бай. Чи сүүлдээ. Ингээд суучаадгүй л суучаад ирээ. Ширээж байхгүй маш. Бүр энэ чи ширээ байхгүй тийм үү. Тэгээд яг хөө сүүлдээ бас баат март гэдэг нэг байна л да заа. Сүүлдээ тэр одоо тэр Таныг нэг дээр ангид орж явах ширээ байхгүй. Ширээ байхгүй тийм. Одоо өвдгөн дээр. Чинь арай нэг ганц нэг хэнд жижигхэн байсан бол тэр чинь нэг захирал махир сууж та. Байсан юм. Тэгээд гэрт дээрээс хэдэн гэр дээр одоо сургууль даашаа нэг нүдэ байчихсан. Тэр манай ангигээд биччихэн штэ нэг үүдэн дээр. Тэгээд одоо ер нь заадаг гिचээд гэж ер нь дөрөв байсан шиг санагдаад. тэгжсэн баггүй. Тэр та нарын үед бол ерөөсө дөрөв төрлийн хичээл байгаа шүү дээ. Тоо унших монгол хэл Уран нэг нь одоо юу вэ? Өөртөө хүүхч нэгэд орж ирлээ. 11 13 таа ч нэгэд орж байна. Нөгөө хүүхдээ чи нэг яахгүй тэгээ зарим ямар ч байсан. Тэгээ би тэгсэн намайг насанд хүрээгүй жоох юм аваач өгсөн байхгүй нөө ээж минь энэ сургууль. Ороод одоо суурин сууж явахтаа хүүхдээ. Нөгөө төтөр чинь хичээл партнер унтан. Парт байсан юм аа шин унтан. Одоо утгад ашгүй гэж байсан тийм байна. Тэгээд намайг чинь дуудаж бас баараасаа. Наар зэрэг чинь настаг. Яа би тэгж сургууль хэлчихсэн. Тэгээд чамайг сургууль үү. Хүний араар суугаад тэгээд бөхс олгоор нөгөө мор зайдан мориндөө суучих нь бөхс олгоно удаа баг шахсан эдэг үүдэн. Тэр одын туслангаас тэгээд хэлчихсэн шүү дээ. Тэгээд тэр үед чинь ийм боцол хавархан дандаа дайдам сэтээр өмд утас хийж гэн дандаа өөрийнхөө гараар ойсон дугуй муугай гутал өмсүүлнэ хөө. Тэгээд тэгж л ирж. Тэгээд том эрхтэй хүүхд өвөл бас бэлхээс юм байна. Одоо манай ах одоо юм ширч яах гэл том шиг болсон хүүхдүүд. Монгол утас нь өвөл урагдчихсан шүү дээ. Тэр холоос тэр чинь тийм юмадаар тэр болгон хүүхдээ ирэхгүй амралтаар нэгэндээ хаваа дээрээгээд аатгаад тэмээтэй хөтлүүлэн тэмээгүн чи сундлаад ирээрээ. Монгол утас нэгэ задарчаар ингээд боочдог. Зарим том хүүхдүүд тэгээд явж яадаг цаг байсан шүү дээ. Наав ээж ирэхгүй чи хэн дөрөв. Тийм л амьдралаар эхэлжсэн болохоор бас хөдлөм хийж хөдөлж амьдрэх мэдээ хүртэл одоо байж байгаа байхгүй. Одоо болохоор бүх юм билээ. Юм шинэ юм авч орж штэ. Шинэ юм дарахгүй бол нэг уучин шиг юм нүдэн ингэж ороод. Сургуульд оруулахгүй гэдээс бүр бас жаахан код гэсэн юм байна л дээ. Яас кодтэй. Тэгээ 13 таа ч юм 12 таа ч юм уу 10 таа ч юм иржсэн байна. Тэгээ захиралдаар нь очоод манай энэ хүүхэд ээж минь манай энэ хүүхэд хэл муутай зүлий тэгээд хүүгээ тэгсэн байна л дээ. Тэгсэн чинь хоног гээд хэрэгсгүй хоног. 2-3 ингээд үсэг хийсэн ч үү те зүгээр дээ шүү дээ. Тэр оюухан зүгээр суусан тэр үн шиг толгойтой манай ах тэр стил дагаад байсан шүү дээ. Толгой бол гавал өстой. Одоо тэр тэгээ их юм чи нотод их юм чи одоо тэр үе чи маш ховор байлаа шүү дээ. Хуваар байдаг. Нэг юм хоёр илдэг. Тэгээ шууд ирээд их юм чи нотод Улаанбаатар төрөлдөг. Ангахад сурсан чинь дургу хүн чинь тэгээ сураагүй өвлөн яваачсан. Тэгээ одоо хон чи таах одоо юм ч болоод явжсэн машинаар гүн ангахаг явж явах нь хоньор үзэн зовж явах гэсэн. Ах нь ингэж яваадаа би баярлалтай шүү. Ийм ч хүн чи их үйл даалгавчтай. Ах нь ингээд явж байгаа одоо баярлдаг байхгүй. Ингээд хийжсэн шүү дээ. За би ч одоо хөдөлтэй голын тэлбэртээрээс анх явж ийлээ. Нэг шаардайсан бэнсүнхтэй. Нэг дотор нь 2-3 тэтэртэй. Нэг хоёр харандаа байсан байсан. Ээжиг удаад арай олон тэтэр өгдөг явчихсан. Ийм яаж явж ийсийг сайн мэдэхгүй. Лав унтдаг юм. Яа, мишаг шатаар идэг өвдөд, бөхс өвдөд. Нэг хүний хараар суучихсан. Хүүхний хараа. Тэр бүр аашаа хатруу явах гэж. Мөр малаар явдаг. Тэгээд ястаа гэр таарч суучгаад хичээлээ. Айн одоо айхгүй. Тэгээд одоо нэг бод аюу гэж байлаа, дүүн сэнгэл гэж байлаа, туун гай байлаа. Одоо ингээд энэ тийм нэг
Яруу наригцгаа сүрэн шилчингийн сүрэн ор. Одоо хин азгийн цусгаас одоо баахан сайхан хөгсчүүл байна одоо болчихсон. Манай ангийнхан ч их уртассан сайхан юу шүү дээ. Уулдулт муу. Одоо уулзсан шүү дээ. Одоо 80 шахсан. Манай ангид байдаг юм уу? Одоо ч холбоотой зүгээр 10 хэд 17 8 гүн. Энэ ямар сайхан хөгсчүүл вэ? Одоо хаанах их үгээ. Нөгөө сандаа байдаг амарч биднээс. Тэнтхи амралтын гайхаж ирсэн. Ямар сайн. Дөрөв төгсөд би яасан гэж ганц дундгүй байхгүй юу? Сайн гарахаар байсан. Тэгээ яа ард туунхай 100 гээд манай ангийн нэг шахах. Одоо эрдэмтэн доктор байсан шүү дээ одоо байхгүй. Тэр үедээ нэг дурс уудаг. Энэ өгч бусан шийдвэр гаргасан гэдэг ингээд хэлээд. Нөгөөдөө яагаад араас нутрал бариад инээс ахдаг. Тэр эндээ ичсэн чи нөгөө багч босол гэдэг. Босоо тийм загссан чинь мэдэхгүй нүцгэн укаска өгөөд ингээд заагаад газар зүгч их юм уу байсан юм аа газар зүг. Газар зүгэл дээр юм байна. Энэ бичээд яаж хийжсэн мэдхгүй нөгөө гээд. Ингээд нөгөө укаскаар өгөөд сайрыг ингээд мартаа загсаа. Тэгс чи суул гэдэг. Тэгээд яа тийм нөгөө дунд тавьчихсан. Тэгээд би ч дунд гарсан. Энд хүүхдээ болсон биш. Ганцхан дундтай дунд гарсан. Дундч бас хатуу байсан байна. хатуу бас их дээд зэргийн үнээс. Дүн байсан. Юу чэж үчиг хийхэд нэг алдахаар сайн тавьдаггүй. Тийш Янз хатуу байсан. Мэдгүй намайг сурах байхад ямар ядаргаад байсан. Ингээд зурчвал бүү хий багчаа гэдэг дуулсан. За одоо тэрийг дуудана. Ингээд дуулж. За дуудана. Тэг дуу тэр хийчихнэ. Ээж. Бүрхсэн удаа цэцэрлээ шинээр үсгэсэн Юу гэдэг юм бэ? Наадцгаа яг тэгтээ. Тэм юм энэ гармаар өөдөө хөвөлж байна. Энэ гацугаас өөдөө. Энийг их туулдаг. Тэгээд дүүхэд байх ч одоо байранд ачраад тэр 2 3 дугаар ангид байх байранд байсан. Нэг юу тоглолдог. Ханамдаа ингээд одоо тэр юу вэ? Бөмбөс ингэж оруулаад араа үртээд тэр энэ 15 нөгөө муу галзуух руу гараад нөгөө олондоо гэдэг дуудсан. Тэгээд энэ ханцуугаа ингээд үнэхээр Орцгоно энэ хийшүүнээ өнөр гаргасан болсон. Одоо гэрээс хол тийм л амьдлаа бид нэр үзсэн. Гэр мэрээс ирэхгүй шүү дээ юусэн. Нөгөө нэг уйлралд ганцхан тэр үед бол нэр манай Монголын нийгэм үнэхээр бас хүндөөсөн тэр чинь яагаад гэвэл одоо 37 оны дайн бол дэлхийн 2 дугаар дайнч Монголд нөлөөлөө тэгээд хэлмэгдүүлэлтгээд өчнөө юм болж идэг. Яас нийгмээс бас ер нь хүний амьдрал бол нийгмээс шалтгаалдаг юм билээ. Тийм учраас одоо энэ хүүхдүүд хэрэгтэй хэрэггүй юм харж тэгж утаснаас тэгж хэрэгтэй хэрэггүй юм харж яхаар энэ нийгэм улс төр ямар байна уу бид ер нь яаж явах юм бэ үү яавал зөв яавал буруудах юм байна уу гэдгийг л сайн мэдчихэм юм. Нийгэмтэйгээ хамтал уршаа алхаж явах нь зөв юм байна. Түүнээс нийгмээс хэд хоцрох юм уу хэд төрүүлэх бол бас амьдсан юм. Тийм сайхан нийгэм. Ер нь сайхан тэгжсэн хүмүүс шалгангаар ариун цэвэр шалган одоо чи басаа тийм байхгүй шүү. Тийм шүү. Одоо Монгол даяар бөөсдөж штэ яг үннийг хэлэхэд ингээ бөөсдсөн байгаа байхгүй байна. Тэгээд тэр ачин муухай бөөс. Тэр үеийн бөөс биш. Гой бас. Очоо энэ бөөслүүд яагаад хүүхэд тэрээ тэгжсэн чинь энэ чөтгөрөнүүд хинээд нэг ороораж байгаад яасан нэг явж исэн байна л да. Тэгсэн чинь ээж нэг цагаан юм энэ дав хотын бөөс байхаа. Торхай гэдэг юу? Одоо тийм муухай тийм